За одоо болчих. Хай YouTube шинэ бичлэгтээ тавтаа морил мама болоод байна. Цаан чинь мама болоод байна. Тэгэхээр мама гэж юу гэсэн үг юм бэ гэхээр Mongolian гэдэг л болон гаяхгүй юу? YouTube дээр ингээл хүн болгоо мама гэл яагаад ингэж байгаа вэ гэхээр энэ удаагийн мама 3 хоног болсон. За нэг өдөр нь Америкт болоод 2 өдөр нь Японд болсон байгаа. Тэгээд бусад бүх ютуберүүдээс ингээд үзэх юм бол задлалтай яриад өгсөн байгаа. За мама гэж юу юм? Яг тэддэх өдөр нь тийм алдартай хүмүүс ирсэн, тийм шагнал авсан ингээд зөндөө юмнууд байгаа. Та нар тэрийг ингээд өөрсдөө гой судлаад үзчихвэл илүү гоё ах. Би ч гэсэн тэр ютуберүүдийг бас үзээд бас ийм болсон юм шүү дээ гэж мэдэхгүй юм мэдэж авсан байхгүй. Тэгээ би энэ бичлэгээрээ юу хийх гээд байгаа вэ гэхлээрээ мамаг үзээд нэг юм надад тийм нэг гогцсон юм байгаа байхгүй. Big Bang эргэж ирсэн. За Bruno Mars, Rouge хоёрын бүх үзэгчдийг ингээд дагдцсан, ингээд хуурсан, луурсан тэр явдал бүрийгээ тасархаа байгаа заяа. Тэгээ дээрэс нь маматай хамаарлахгүй зүйл л дээ. Гэхдээ Zico байгаа ч дээ. Jenny-тэй хамтарч спот дуугаа гаргасан шүү дээ. За тэрэн дээр Jenny Zico-д surprise болгож шууд гарч ирсэн. Тэгээд мамагийн ерөнхийдөө байр байдал бас ямархуу байсан. Тэгээд би мамааг үзээд бас юу гэж бодсон талаараа та бүхэндээ хуваалцъя гэж өөрийнхөө ерөн сэтгэлдлийг хуваалцъя гэж бодсон. Тэгэхээр би бол энийг ингээд 100% зүгээр л нэг юм фэний хуваар харж байгаа шүү заяа. Зүгээр нэг юм мэдээлэл хүргэхтэй гол нь биш, нэг юм судалгаа хийгээл та нарт мэдээлэл өгөх гээд байгаа юм биш. Тэгээд судалгаа мэдээлэл хүсээд ах юм бол өөр зөндөө гой ютуберд оролцсон байгаа учраас би зүгээр л өөрийнхөө дуртай хүмүүсийн талаар та бүхэнтэйгээ гой үзэл бодлоо хуваалцъя гэж бодож байна. За тийхээр хамгийн түрүүлж Big Bang-аас эхлэе гэж бодож байна. За Big Bang бол 3 гишүүний бүрэлдэхүүнтэй гарч ирсэн байгаа. Тэгээ мэдээж хэрэг 2 гишүүн бол байхгүй. Нэг гишүүн хар тамхины хэрэг болон бас те нэг юм хүүхэн шуухантай тиймэрхүү асуудлаас болоод Big Bang-аас бол ер нь бол гарсан штеп. Тэгээд нөгөө гишүүн нь бол мэдээж топ байгаа. Топ Big Bang-аас гарч байгаа гэж би ер нь бодоод байгаа байхгүй юу? Солонгос хүмүүс нэг ийм юм яриад байгаа хоорондоо. Хэрэг топын Instagram руу ороод Big Bang-ийн талаар яриад та ингээ Big Bang-та буцаж орохгүй мó, Big Bang-ийн хадуунуудыг дуулахгүй мó энэ төргээ. Ер нь Big Bang-ийг дурсан юмнууд бичгийн болоор шууд блоклогдоод байгаа гэсэн яриа гарч утсан. Тэгээ та нар үзээрэй заяа. Топын Instagram-ийн доор Big Bang-ийн талаар яриад үзээрэй. Блоклогдож байна үгүй. Надад тэр ямар санаа байгаа. Гэтэл энэ мамагийн үзүүлбэр дээр Big Bang-ийн топын хоолойг юусаа хасаагүй. Хэд хоногийн өмнө GD өөрийнхөө соло уран бүтээлүүдийг цацсан штеп. Тэрний дараа Chanel-ийн үйл ажиллагаан дээр оролцож явахад GD-ийн стайл яачаа вэ? GD хар тамхи татсан юм уу? GD ер нь яагаад ийм амар эмгтээлэг болсон юм бэ? Энд чинь манай эмээ нарын өмсдөг хувцсыг өмссөн юм шүү энэ төргээд бүр ингээд зөндөө бүр ингээд гацгаж ярианад гарч ирсэн заяа. Энэ яриан дээр GD мэ гэж байгаа юм шиг бүр улам ягаан хувцас өмсөж мама дээр гарч ирсэн. Тэгээ бүр ингээд юм ягаан титэмтэй. Супер гастэй. Тэнгүүтлээ арталтаа бүр хамгийн үнэтэй топ бүжигчдийг артаа зогсоосон. Бүжиглүүлсэн. Мэдээж хэрэг хар тамхи бол биш. Хар тамхины хэрэгээс болоод GD чинь бас өөрөө мэдүүлэг энэ төр өгсөн шүү дээ цаг дээр очиод. Тэр нь нэг цагтаад худлаа гэж гарч ирээд GD хар тамхи хэрэглээгүй гэж гарч ирсэн. Тэгээд энэ дээр бол ерөөсөө GD яачаа вэ гэдэг байгаа хүмүүс нь бол хар тамхи бол биш юм шиг байгаа. Тэгээд би эндээс гоё юм болсон. Big Bang Mongolia гэдэг бүр ингээ аль биесны фэн хуц байдаг штэ Монголын. Энэ дээр бол бүр амар гоё тайлбар өгсөн байсан баггүй юу. Тэгээ би энийг уншаад тэгээ бүх фэнүүд нь юу нэг энэ өнцгөөс хараасай гэж бодоод байгаа. Тэрэ мэдхгүй нэг юм гачин жон гэдэг нэг танаа GD чи яац юм гэдэг байгаа хүмүүс бол
дэлхийн хүнтэй та нар маргаад явах вэ тий. Дэлхийн хүнтэй эн чинь яац эн чинь юм шиг харагдаж байна. Энэ загвар нь яац юм ац ингэж яриад яах вэ одоо. Энэ хүн чинь биднээс бүр ингээд хэдэн жилийн өмнөхийг ингэж харж стайлаа бүтээдэг хүн шүү дээ. За тэгээд энийг унших юм бол 2006 оноос хойш Big Bang-ийн фэн гэдгээрээ тасралтгүй 17-18 жил гайх болцсон надмитийн үнэн чинь нөхдөд танаа инжиди чинь яачаа вэ ха хи гэдэг мессеж сүүлийн үед их ирж байна. Би чинь бас том болсон ухаантай болохоор намд заагаад typical toxic fan байхаас зайлсхийгээд хэхэл гэд өнгөрдөг. За анхаарал тавьсан явдал баярлалаа. Би оюун лам гунгаад орч. Надад бол энэ тайлбар бүр үнэхээр таалагдж байгаа. Одоо өөр яг юу ч хүсэж идэв те. Тэгэхээр GD бол тэг яаж хувцс өмсөн бэ? Эмээ хувцас өмсөн бэ? GD бол GD. Та нар хэрэг санаж байгаа бол Jenny өөрийнхөө мантра дуун дээр аксессуар ингээд халбах сэрэ ингээд тавьсан байсан. Нэг юу хүн дээрээ тэгээд үлгөөд бүжгэлдэн штэ. Тэр үед бас хин ч үуч хэлээгүй. Учир нь тэр Jenny учраас. Тэр халбах өмсөө бүжгэлж гин үү? Сэрэ наагаад бүжгэлж гин үү? Тэр Jenny. Яг тэрнтэй адилхан GD бол юу ч өмсөөд ягаад ч явж GD учраас ер нь бол нэг тэгж болоод ах шаардлага байхгүй. Ер нь болсон ч юу болж талаа хавт тий. Гэтэ бид нар нэг ийм ойлголттой болчих тий. Жохон өөр юм хийгээл, жохон өөр хандлага гаргаал, жохон өөр үйл хөдөлгөөн хийгээд эхлэхээрээ л бүр нэг юм гаж юм шиг хардаг болсон. Нэм сонин. Энд чинь 21-р зуун шүү дээ. Ямиг жохон нэг тийм хөнгөн гой хүлээж авдаг баймаар байгаа байхгүй. Тэгэхээр шүүхээсээ өмнө чи буруу яриад байна. Чи буруу үйл хөдлөл хийгээд байна. Энтэр гэхээсээ өмнө жоохон бодоод үзэх хэрэгтэй юм шиг санагцсан. За Теоны тэр бүжгийн чадварыг яалтаа вэ? Анги дууных нь ингээ шууд нэг ингэж бүжгэлдэг штеп. Би яг тэр хэсэгт амар дуртай байхгүй. Тэгсэн чи ёо мамагийн тэр үзүүлбэр дээр үр яг тэр ингээ артаас ингээ харуулсан байсан заа тэр бүжгийг. Тэр бүр надад амар таалагдсан. Би тэгээ бодохдоо зүгээр л тэр ингээ Big Bang-ийн бараг тоглолт болчихоо юу да гэж бодож байсан. Тэгсэн чи маа нээз хэрэг яг энэ артаас төвний мань гарч ирсэн бол зүгээр алахгүй юу тий гэд. Тхиим бол энэ чинь YG-ийн тоглолт болчих штэ нэ за гэсэн чи бараг тийм дээ. Энэ бичлэг бас амар сүртэй яваад байсан заяа. Тэян юу бүжгэлж байхдаа унчлаа энтер гэд. Тэгээ яг үнэндээ Хёна ч гэсэн яг бичлэгэн дээр өмнө нэг тоглолтын дээр унж исэн. Ер нь бол Хёна энтер гэлтэхгүй Blackpink ч гэсэн ер нь амар том одууд ч гэсэн ер нь бүжгэлж байхдаа тайзан дээр унах нь бол одоо бараг хиймийн үзэгдэл болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг амар сүртэй яна унчлаа штэ энтер гэдэг ах шаардлага бас байхгүй гэж бодож ин энэ хүмүүс чинь бараг хэдэн жилийн дараа тайзан дээр гарч штэ. Тэгэхээр энийг бас жоохон ойлгох хэрэгтэй. Амар өмөрцөн үгүй юу? Гэтэ мэдгүй цаанаасаа өмөр санагдаад байна. За, одоо дараачих нь бол Rouge. За, Rouge-ийн APT буюу Apathy гэдэг дуу мама дээр тоглоно гэж бодоод Bruno Mars, Rouge 2 Apathy за одоо л нэг тийм амьдаар ингээд дуулах нь дээ гэж бодтол үгүй байсан. Зүгээр бидний ингээд хартлаас ингээд дагцдсан. Тоглосон юм аа. Гэтэ яг уу гэтэ ингээд Rouge Bruno Mars 2 өөрсдөө хурж ирнэ гэдэг чинь энэ ч өөр амар том байхгүй. Хэрэг хурж ирэхгүй зүгээр л бичлэгээ өгчөөл бичлэгийг харуулчаал өөртөө шагнал банглаа ирж авахгүй байсан бол бас бүр мух шүү дээ. За эсвэл бүр ингээд бичлэгч биднэрт өгөхгүй заяа. Лайв бичлэгч өгөхгүй зүгээр нэр дэвшчихэл өөрсдөө ч ирэхгүй зүгээр ингээд тэгэл хайцсан байсан бол бас бүр амар гонигтэй шүү дээ. Гэтэл ингээд биднэрт хичнээн дагцдсан ч гэсэндээ биднэрт амар гоё лайв бичлэг үзүүлээд өөрсдөө хурж ирээд шагналаа аваад үг хэлсэн нь надад юу нэг амар болчихж байгаа байхгүй. Би л өмсөхгүй. Энд дээр бол амар хөөрхөн бичлэг зөндөө явж байгаа. Тэгээд нэг ийм юм яриадсан. Магадгүй Bruno Mars Rouge 2 амар дотн байгаад байна. Би биднийхээ бараг гарыг барих гээд байна. Тийм болохоор ингээд энэ хоёр үргэлжлэж магадгүй энэ төр гэсэн нэг тийм юм болоод байгаа байхгүй. Гэтэ би нэг бол амар үгүйсгэж байгаа заяа. Зүгээр энэ хоёр зүгээр амар сайн найзууд байх. Тэгж ярих юм бол Bruno Mars, Lady Gaga хоёр ч бас хоёулаа дуулсан шүү дээ. Тэгж яхад тэр хоёр ч бүр Rouge-гээс илүү амар дотноос шүү дээ. Тэгэхэд ягаад үл Lady Gaga Bruno Mars хоёрыг үргэлжлэж магадгүй эсвэл ингээд явж магадгүй гэдэг шум гаргаагүй мөртлөөсөө ингээд гів гинтхэн Rouge-тэй ингээд байгааг би амар ойлгохгүй байхгүй. Тэгэхээр энэ зүгээр л амар гоё найзууд гэж би бодож байгаа. Тэгээд тэр хамгийн сүүлд одоо энэ бичлэгэн дээр харж байгаа болох юм бол Rouge ингээд Bruno Mars-ийн мөрөн дээр ингээд гараа тавиал юм ярьж байгаа шүү дээ. Тэр бол зүгээр юу байсан бэлээ.
тайзан дээр гараад 여기까지 그 Bruno Mars Rouge였습니다 гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор за ингээд энэ хүртэл ингээд Bruno Mars болон Rouge байлаа. Ингээд та бүхэнд баярлалаа гэдэг л иймэрхүү төгсгөлийн үг байхгүй. Тэрэг тэгээд Bruno Mars ингээд хэлээд бэлтэж байгаа юм шиг нэг тийм тайзан дээр гараад хоёлын юм яриа шүү гэдэг тийм л одоо үйл хөдөлгөөн байсан юм бэ лээ л дээ. Тэгээ энийг амар сүртэй бас хүмүүс мөрөн дээр ингээ гараад тавиад ингээ юм яриад байна. Чихэнд нь юм лээ дайн маань гэх ингээ амар сүртэй яриад байгаа. Тэр үеэсээ тийм байсан. Тэгээ бас нэг дээрээс нонцлох юм нь хүмүүс доор нь бас ийм комент хийж байгаа заяа. Солонгосын хамгийн секси 감사합니다 гэдэг үг байлаа. Bruno한테도 thank you Bruno for everything. Literally you're the best. Over to you Bruno. Do you want to say something? 감사합니다. Thank you. 뭐 하고 싶은 거 하나 있었는데. Right. 지금까지 Bruno. 로제였습니다. 감사합니다. Ер нь 감사합니다 гэдэг үгийг хамгийн сексигээр хэлсэн хүн бол Bruno Mars байлаа. Энэ дээр зайлшгүй ярих зүйл бол Rouge-гийн хувцас байсан. Rouge-гийн хувцас тухгүй байгаа юм шиг надад харагдсан байхгүй юу? Rouge ч гэсэн өөр ингээ байнга ингээл ингэрээ бариад Bruno-тай нэг суудлаа сольж суугаад тэгээд яг хувцсан жоохон амар эвгүй байсан юм шиг байлээ. Тэгээд тэрнээсээ болоод ингээд жоохон яг амар гочлоотой ингээд байж чадахгүй байгаа болов гэж харагдсан. Тэгээд бас өвгөн дуртай болохоор хувцсных нь үнийг хайгаад авлаа гэсэн чинь бүгд л YSL-ийн хувцснууд юм байна. Гэтэл дааж нэг гоё Rouge-д гоё тухтай байсангүй тэгээд мэдхгүй. Энээс өөр гоё хувцс бас өмсөж болох байсан гэж би бодоод байгаа. За энэ дээр бас дахиад онцлог зүйл гэх юм бол Mama дээр Meow хамтлаг дуусан. Ella ч бүр ингээ багасаа Blackpink-ийнхантай амар тотон байдаг штеп. Тотон ингээл би бинтэйгээ зураг даруулаад тэгэл Ella ч гэсэн ингээл хичээ гэл ингээл бүгднтэй амар тотон байдаг. Тэгээд энэ дээр ч гэсэн амар хөөрхөн Rouge, Ella-тай ингээд таарсандаа бас амар баяртай байгаа юм шиг бэлээ. Тэгээд бүгд ингээд Meow хамтлагийг бүгднийг ингээд тэрврээд уулзалтаад ингээд тэр нэг тайзны арт арын өрөөнд тэнд гоё уулзаад урам зориг маягийн ингээд өгч байгаад нас амар гоё санагцаа надаа. Бас дээрэс нь бусад хамтлагуудын реакшн надад бүр үнэхээр таалагдсан. Би та нартай хамт энэ реакшнуудыг үзмээр байгаа байхгүй юу? Ингээ бусад хамтлаг Bruno Mars, Rouge хоёрыг бүр амар хөөрхөн ингээд хүлээж авсан. За Bruno Mars ирчихэж байгаа юм уу? Oh my god, Rouge ирчихэж байгаа юм уу гэл ингээл бүгд. За тэрэн дээр G-Idol байсан. Тэгээд өөр 17 байсан. Босод өөр ингээд зөндөө хамтлагууд ингээд байсан. Тэгээ энэ дээр ч гэсэн ингээд ёо та нар зэрэг наалдаа хөөрхөн байгаас тээ. Мама дээр Bruno ирлээ штэ. Мама дээр Bruno хурж ирж бүр ингээд өөрийнхөө гараар шагналаа аваад солонгосоор баярлаа гэж хэллээ штэ гэд энэ дээр бол ёо. Гэхдээ энэ хүмүүсийн реакшн бүр амар таалагдж байгаа. Тэгэхээр би ч гэсэн байсан бол заяа. За би ингээд алтартай юм айдл одоо болцсон байлаа гэж дээ заяа. Гэтэ ингээд Bruno Rouge хоёр хурц ирэх юм бол би бүр oh my god ингэж хүлээж авна. Тэгээ зарим хүмүүс ингээ өөрөө ч гэсэн ингээд алтартай амар олон фэнтэй хүн бэжэж, айдол бэжэж яагаад ингээд нэг ямар бусдыг хараад ингээд сонир уулга галтаад юм үзэг юм шиг ингээд сарилаад байгаа маа. Ингээд нэг тиймэрхүү утгатай бас нэг юм гачин гаруудын комент өгж байгаа байхгүй юу? Тэгээ тэрэнд бол хариу өгөхөд хичнээн би өөрөө алтартай байсан ч гэсэндээ ингээд миний шүтдэг ингээд мундаг дуугийн сонсдог ингээд тэг бичлэгийг үздэг хүн ингээд байх юм бол би бүр энэ битгий реакцлах байгаа. Тэгэхээр энэ реакц надад бүр амар хөөрхөн байгаа. Тэгээд G-Idol-ийн соён байгаас тэ соён ингээд бас нэг дис маягийн юм хийсэн. Мама дээр. Тэр бүр надад амар кул санагдсан. Сүжин ингээд нөгөө нэг хамтлагийн гишүүнээд штэ. Тэр гишүүн чинь нөгөө сургуулийн хүчирхийллээс болоод нөгөө сургуультай хүүхэд ингээд дээрлэгчсэн тэрнээс болоод ингээд хамтлагаасаа гарсан штэ. Гэтэл G-Idol-ыг бол сүжин байхгүйгээр танай хамтлаг бол одоо бараг явахгүй. Сүжин явахтай нөгөө нэг юу байсан юм бэлээ. Хамтлагийнх нь ер нь бол айгүй өндөр тооныг авч чаддаг. Тийм одоо бас нэг гишүүн байсан бэлээ. Тэгээ одоо сүжин ингээд явчаар ингээд танай хамтлаг амар хэцүү болох байх таамахта ер нь бол бараг G-Idol дахиад ингээд үйл ажиллагаа явуулах болов энэ төр гээд хүмүүсийн нэг тиймэрхүү хүлээлт байсан. Тэгээ энэ дээр бол бүр ингээд соён тэ сүжин байхгүйгээр манай хамтлаг хинч биш гэдэг зүйл бол ерөөсөө байхгүй. Тэ сүжин байсан байгаагүй бид нар бол тэг хэвэндээ байх л бол улам хүчтэй улам илүү сайн дуу гаргаж чадна гэж хэлж байгаа. You need to know about me by now.
And number one, I'm very loyal and brilliant. You know what I mean? I'm the leader of G-Idol. You know? Yo, 내 관계자라면 내도 머리 빨고 넌 21년도 그렇게 말했지 You said 수진이 없이 너네가 못되겠어 계약 종료니 회장이 알아서 할 거래도 Тэгээ энүүгээрээ ч гэсэн би баталж авч үзэж байгаа. Cue card, nude өөр чин зөндөө бүр ингээд цаашаа зөндөө аландуу гаргасан шүү дээ. Тэгээ энэ бол хит болж байгаа. Одоо Солонгост ч гэсэн ерөнхийдөө G-Idol-ийн яг тэр Cue card, nude энэ төр дуу бол бүр амар алтартай. Дэлгүү хувцсны дэлгүүр энэ төрөөр орох юм бол шууд G-Idol-ийн тэр дуунууд л ер нь явж идэг. Ээлжлээл ингээ яваад байдаг. Тэгэхээр заавал сүжийн байсан байгаагүй G-Idol ганхан гэдэг бол ойлголт байхгүй гэдгийг бол бүр ингээд тий бүр мэддэл хийж байгаа юм шиг ийм олон микрофон тавьж байгаа голт нь өөрөө бүр амар ногоо хувцтай хэлсэн байгаа. Тэгээ мама тэр бүр юу ч лаад байгаа тий GT хүртэл ингээд мама бас хөөрхөн дийсэлчээд буусан штэ шагналаа авч үг хэлэхдээ тэг ингээл яг тэ хөөрхөн ингээд айлд ирсэн зочдыг одоо бүгдийг гар хоосонгүй гаргадаг шиг тэ гарын ингээд бүгдийг цайлгаад ингээд гаргадаг шиг мама бас яг л адилхан ингээд хөөрхөн ингээд шагнал байдаг шагналууд ингээд хугаал өгчлөө дөө бараг шагналж юм уугүй ч юм уу тиймэрхүү. Гэтэ бас нэг бодлын яг ингээд тэмцээн уралдаан awards ингээд гэдэг утгаараа бүр ингээд яг л нэг шагнал дээр бүнэр ингээд алалцуулдаг байсан бол бас эвгүй юм болох байсан баг тий. Хамгийн сүүлд нь хэлэхэд нөгөө нэг Jenny-гийн Zikod surprise person гэсэн байгаа шүү дээ тий. Тэгээ энэ дээр болохлээрээ бас амар зэрлэг харагдсан юм нь Jenny-гийн юу пүү шүү дээ тий. Хоёр ийм захтай сорооч өгдөө шүү дээ. Тэр сороочийг нийлүүлсэн байсан шүү. Ингээд та нар тэрийг харсан уу? Тэр сороочийг ингээд нийлүүлээд юу пүү болгоод өмссөн. Би бүр шок төрсөн заа. Үгүй ингэж бас болох юм биш тий. Тэр юу пүү хамгийн гол нь амар зэрлэг гоё харагдаад байвал яах вэ? Эсвэл угаас тий. Данч харамсалтай юм нөгөө нэг Jenny-гийн мик нь болохгүйсэн. Тэгээ микнээсээ болоо зөрөх явдал энэ төр гадс яг аянаасаа жоохон төрүүлэх хэсэг. Тэгээд аянаасаа жоохон хоцорч моцорчдаг. Нэг тиймэрхүү юмнууд болоод байсан. Гэтэ Jenny өөрөө амдаараа дуулаад Zico хоёр ингээ хамтарч дуулж яана гэдэг чинь бүр амар гоё байсан. Гэтэ ер нь одоо ингээ танд боддоо хамтарч байгаа одоо ингээ дуунууд байгаа шүү дээ тий. Тэр хамтрал MV-гээр цацхаас илүүтэй яг нэг тайзан дээр ингээ гараад хамт дуулах нь бүр амар гоё байхгүй юу? Тэгээд Rouge Bruno Mars, энэ Zico, Jenny хоёр эдгээр ингээ амар гоё байгаа. Тэгээ би уулын тэр Blackpink-ийн Ice Cream гэдэг байгаас тэр Selena-тай хамтардаг. Би бас яг Selena-тай гоё нэг тайзан дээр гараасаа гэж амар хүссэн байхгүй юу. Гэтэл тэгж гараагүй. Гэтэ ингээд хамтарлууд ингээ хоорондоо амар гоё ингээд ганцаархнаа л тал талтай ингээд энэ тэнд нэгээр ингээд дуулаад байх биш. Яг ингээ хамт гоё ингээ гарч ирэл хамт гоё дуугаад дуулаад ингээ бол бүр амар уйг байна гэж би боддог. Тэгээд тийм ч утгаараа энэ жил би бүр амар гоё тийм хамтарлуудыг харж чадаа баяртай байна. Өөр миний санджаагаар Aespa-гийн Giselle шилтэй ингээд бүжиглээд дуулаад байсан. Гэтэ дараа нь шилээ яг авцсан л байсан л та. Тэг бас хүн гэж муухай юм а тий. Тэр Giselle ингээд нүдийн шилтэй дуулаад байсан чинь шууд толгойд ингэж очиж байгаа хгүй. Яцсан бол. Нүдээ цохилсан болов уу? Хөхөрцөн болов уу? Цодолж модулсан болов уу? Үргийн хамгийн дөрөнд муухай юм цаанд орж. Эсвэл ингээд давхраа мохоо хэлсэн болов уу? Уулын давхраатай таачиж байгаа шиг. Тийм бодол орж иж байгаа хгүй. Хүн гэж нэрээ муухай юм а. Тэгэд яг юу л байсан юм бэлээ аллергинаас болоод игцэн байсан юм бэлээ нүдэн жоохон ингээд хавтаад өвдсөн тэгэд аллергинаасаа болоод ингээд шил зүгцэн бүжгэлсэн юм бэлээ тэгтээ яг тэрийг дараа нь авсан гэтэл хүн ч яг би гэж та муухай юм аа шууд хийж бодоод тах тах нэг иймэрхүү байна да тэгээд мамагийн өөр сонь сах юу байцгаана би өөр ингээ гişүүдийг бэлдэж чадаагүйдээ бас хөлцөл өчөж байгаа өөр ингээ гоё хамтлагуудыг ингээ гоё онцлох гоё юмнуудыг нь бэлдэж чадаагүйдээ sorry тэгээд өөрөөхөө л яг ингээ миний YouTube дээр илүү гарч ирээд миний анхаарлыг илүү татж байгаа зүйлүүдээ ингээ бэлдээд та бүхэндээ хүргэж байгаа шүү би бас ингэж харсан надад ингэж санагдсан энэ хэсгүүд нь гоё байсан энэ амар өвнүцсэн гэдэг хэсгүүдээ ингээ та бүхэнд хүргэлээ тэгээд намайг үдсэн явдалд баярлалаа. Дөрч мөрчлөг хүртлээ тэр бай.